Чингис хаан 1218-аас 1224 онд Хорезмийн хаан тусыг байлдан эзлээд буцаж явахдаа ялалтай тэмдэглэн Бугс очихой нэрт газар хуралдай хуржээ. Тэр үед Хавд хасрын хүү Исүнгэ мэргэн нум сумаар 335 алд газар харваж төрүүлжээ. Тухайн үеийн Монголын дундаж хэрчүүдийн алдсан гарын хэмжээг 160 см гэж үзвэл ойролцоогоор 536 м-ийн зайд амжилттай харваж байгаа онсон гэсэн үг юм. Түүний энэхүү хол гаралсны дурсгал зориулан босгосон гэрэл төшөө Оросын улбаны улсын Чита мужийн Нэрчинск хотын ойролцоох Хархираа хондоо голын бэлчирт байх нэгэн балгасны туйраас олджээ. Тэрхүү гэрэл төшөөний идэвгүй Чингисийн чулууны бичиг гэдгээрээ алдарсан билээ. Ингэж нэрлэх болсон учраас гэвэл бичээсийн тэрхүүн Чингис хааны нэрийг мөр тэтгэн бичсэн байдагтай холбоотой. Хөшөөн дээр Чингис хааныг Сартул иргэдийг дайлан мордож бууж хамаг Монгол улсын ардыг Бугс очиход хурсанд Исүнгэ 335 алдыг онлоо гэсэн байдаг. Исүнгэ мэргэн бол удмаараа их харваач байжээ. Түүний аав нуус товчонд өгүүлснээр ихтэлж харав бол 900 алд газар харвдаг, татаж дэлж харав бол 500 алд газар харвдаг их хүчит харваач гэсэн байдаг. Энэ бол үлгэр төлсөн шинжтэй магтаал боловч хасар нь ер бусын бэр чадалтай баатар ир байсан бөгөөд үнэхээр сайн харваач байсан учраас Хавд хасар хэмээн алдарсан аж. Бичлэг таалагдсан бол Монгол пэйждээ нэгдэн фоллоу дараарай.